Эрүүл мэндийн сайд хариулна. За Саранчулуун гишүүний асуултанд хариулъя. За манай яамны хувьд бол 2025 оны батлагдсан төсвийн урсгал зардал 4.4 их найд төгрөг үүнээс 32.6 тэрбум төгрөг хасагдсан нийт зардлын 0.7% болж байгаа юм. За хөгжлийн бэрхшээлтэй үний хөгжлийн ерөнхий газрын төсвөөс 5.7 тэрбум төгрөг хасагдсанаас оронтой 9%-аар буурууллаа гэж тооцоход 1.1 тэрбум төгрөгийн зардал хасагдж байгаа юм. За яг хөө бас гишүүд санаа зовоод хэлээд ах шиг байна л да. Нийт улсын хэмжээнд 14,401 ингээд одоо яг ажил хөдөлмөрөөр эрхэлж байгаа хүмүүсийг хасчих болов гэж. Жишээлхэд манай салбар дээр 541 хүний одоо ажлын байр цомгтголд орж байгаа. Гэтэл үүнээс 420 одоо сул оронтой байж байгаа. За мөн одоо энэ ондоо тэтгэврт гарах мэдээлэл өгчихсэн 120 гаруй хүн. Ингээд үндсэндээ 541 хүнийхээ одоо тоог барьчих чинь гэсэн үг. Тийм учраас эдгээр хүмүүсийн одоо урсгал зардал цалин шимтгэлгээд одоо тодорхой хэмжээнд зардлууд буурч орж ирж байгаа. Яг энэтэй адилхан одоо хөгжлийн бэрхшээлтэй гэдэг агентлагаас яг 9%-аар бодоход одоо сул орон тоон гэд тооцож үзэхэд 1.1 тэрбум төгрөг хасагдчихж байгаа юм. За ерөнхийдөө хасагдсан зардлууд бол бас зүй ёсны хасагдах ёстой зардлууд л байгаа юм л да. Жишээлбэл их засварыг бол одоо энэ тодтгол дээр энэ удаа төвчье гэсэн. За тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй одоо агентлаг дээр иргэдийн агентлаг дээр одоо энэ мөнгө маань яг ингээ хасагдаж орж ирж байгаа. Энэ дээр би бас одоо санаа зовоод манай яамныхан манаас сангийн хамтаа бас тэр өдөртөө шүнжэнгөө сууж ажилласан байж байгаа. За энэ дээр нэг зардал та сая хэллээ. Аймаг дээр 1.3 тэрбум гэж. За үүн дээр хараагүйчүүдийн үйлдвэрийн их засвар саяны 1.3 тэрбум төгрөгт ороод явчихж байгаа юм. За мөн одоо энэ хэмнэлтийн хуулийн 13.1-тэй холбоотой тендер нь зарлагдаагүй амжаагүй байсан хөрөнгө оруулалт татагдж байгаа. Энэ маань 871.4 сая төгрөг. Одоо таны сая асуусан асуултын дотор гих зэрэгээр бид нар бол одоо яг одоо үйл ажиллагаа явуулж байгаа тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлагаас одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил бусад янз бүрийн юм зориулсан төсвөөс бол ерөөсө бодиттойгоор хасагдаагүй. Сая орон тооны одоо хэмнэлт мөн одоо тендер нь зарлагдаж амжигдаагүй хэмнэлтийн хуулийн дагуу гих зэрэг зүйлүүд хасагдсан байгаа учраас Саранчулуун гишүүн санаа зовох зүйл бол байхгүй. Агентлагийнхантай би уулзсан. Мөн сангийн яамныхантай манайгаа одоо яамныхан очиж ажилласан байгаа гэдгийг хэлье. За Чимбүрэн сайд нэмж хариулъя. За Саранчулуун гишүүний асуултанд хариулъя.